Сайн та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За юуны Canon хаагчлал хэлж дугаараар та бүхэндээ хоёр постэр хийснээ танилцуулъя. За нэг нь болохоор энэ Lactofeed гэдэг энэ пробиотик тийм ээ ашигтай бактери рекламдчаа. За нөгөөх нь болохоор бол NeuroShop-ийн өөрийнх нь рекламыг ингэж хийсэн байна. За түүнээс гадна би одоо Америкт нөгөө шинэ юугаар ланч 12 сард хийх гэж байгаа. Тэгээ энэ маань нөгөө Look at this. Perfect. Oh my god. Isn't it great? Chris. За тэгэхээр ийм нөгөө нохооны баас ингэж цэвэрлдэг тийм ээ ийм юу байгаа одоо бүтээгдэхүүн байгаа. Тэгээ энийхээ би нөгөө юуг нь хийсэн баа. Борлуулалтын сувгийг хийсэн. За тэгээ энэ борлуулалтын сув маань 12 сард Америкт одоо гарах гэж байгаа. Тэгээ яг та нар бас энийг аваад тийм ээ Америкт одоо энийг ингэж зарж борлуулсан. Энийн ардталт нь бол нөгөө энэ нохооны бас зөндөө олон 4-5 бүтээгдэхүүнийг бол давхар санал болгосон байгаа. Та нар ингээд check availability гэдэг оронгууд чинь ингээд имэйлээ бүртгүүлээд тэгээд яг нь хааш нь хөргүүлэх хаягаа өгөөд ингээд яг нь цаашаа нэг апселүүд гэж ярьдаг штэ тийм ээ ингээд цааш нь 4-5 бүтээгдэхүүн яасан баа. Тэгээ энэ борлуулалтын сувгийг та нар бас яг нь өөрснөө аваад надаас ингээд биш авъя гэдэг юм бол би чамд шеэрлэл өгч чинь тэгээд таны яг нь аваад шааш нь ажиллаж болно шүү гэдэг хэлмээр байна. За ийм цагаан юун дээр тийм ээ NeuroShop гэж чинь. За тэгээ нэг ингээд том өсгөр болгочих тийм ээ. За би голдуу энэ Антоник сонгодын замбрын сонгосон бай гэхээр за ийм гоё ягаан өнгө байгаа. За энийг сонгосон байгаа. За тэгээ энэ өнгөөрөө явчих тийм ээ. За энэ ягаан өнгө бол ингээд дэлгүүрийн хаяг оруулчих. За тэгээ доотлолт нь болохоор энэ нь бол нүри гэдэг маань нэр нь. За дэлгүүр гэдэг нь бол доотлолт нь бичих ёстой байгаа. Одоо эмэгтэйгээ авчирна. За эмэгтэй маань бэкграундыг харьлаад тийм ээ ингээд энэ төр авчиж тавих хэрэгтэй байгаа. За энийг олгол юу яасан? Бас нөгөө shadow сүүдэр оруулсан байгаа доотлолт нь. За энэ дээр нь бид нар shadow гэх сүүдэр гэж бичингүүт чинь сүүдрүүд гарч ирнэ. За би болохоор энийг авсан байгаа. Энэ яг одоо ингээд нэг за яг нь сүүдэр маань угаасаа эмгтэйгийнхэн доотлолт нь ингээд за яа гэх нэг дээрэс нь гэрэл тусгаж байгаа байхгүй энэ тэр нь ингээд light гэдэг тэгэнгүүт чинь тийм ээ одоо энэ чинээс нь ингэж гэрэл тусгаж болж байна. За эсвэл одоо бас дээрэс нь ингэж гэрэл тусгаж болж байна тийм ээ. За гэрлнүүд бол угаасаа мэдээж арталт нь орно. За энэ эмгтэйгээ би бас юу хийж чаад тийм ээ нөгөө юуруугаа энэ жах юм те цараар ингэж гэрэл туяарсан юм цацарсан юм юу оруулсан байгаа. За тэгэд өшөө бас нөгөө нэг элемент рүү очиж байгаа бид нар white gradient гэдэг ингээд бичингүүд гараад ирнэ. За ийм нэлээд юм зузаан gradient авсан байгаа би иймэрхүү. За яагаад энийг авсан бэ гэхээр энэ дээр бол яхнаар бид нар за энэ дээр нэрийг эн чинь ингэж бичээд ингэж оруулсан байгаа. За ингээд бол яхнаа манай одоо эхний юу маань ингэж бий болж байна. За хоёр дахь нь болохоор ийм хар өнгөтэй юу байгаа. За бид нар хар дэвсгэр авна. За дэвсгэрээ эхлээ сонгочих тийм ээ. Background гэж нэрлэдэг даа штэ. Ийм тас харна авна. За тэгээ текстэн дээрээ бид нар элемент руу очиж жаад frame гэдэг өнгөт чинь ийм өсгөн фреймүүд гараад иж байгаа. За энэ лого бид нар ингэж орж байгаа. Энэ дээрээ бол нөгөө NeuroShop гэж бичэн. За ингэж жижигхэн болгож байгаа. За ингээд shop тийм ээ. Нүри. За яг бүгдийг ингэж нийлүүлээ бичих заяа. Энэ хэсэг байхгүй шүү дээ. Энэ үсгийг бол яг хамгийн доотлолт нь оруулах хэрэгтэй. Яг тэгэхээр өсгөнүүд нь нэгнийхээ дээр ингэж гарч ирж байгаа байхгүй. За тэгээ бүгдийг ингээд нүүрээс. За энийгээ бид нар юу яхаа бүгдийг адилхан одоо тэнцүү ингэж нэгнийхээ дараа оруулахын тулд хараа space evenly-гээ tidy up гэдэг ингээд бүгдээрээ ингээд жигэд ингээд яхнаа яг тэнцүү дүнтэйгээр ингэж давхарлаад ингээд орчиж байгаа. За тэгээ энэ дээрээ бид нар өнгө оруулна. За би болохоор энэ дээр нэг юм
хар ийм сааралтай юм авсан байгаа. За тэгээ энэ Nuri Shop гэсэн энэ юугаа бид нэр юу болох хэрэгтэй нөө image тийм ээ design to image гэсэн app ашиглаад энийгээ зүгээр нөгөө зургийн файл болгох хэрэгтэй. За тэгэхээр бол app руугаа очичоод харин design to image гэдэг угсаа дээр нь бичингүүт юм юу гараад ирнэ. За тэгээ энийг ингэж тэмдэглэж чаад бид нэр convert to image гэдэг заяа нэг зураг болгох гэсэн үг аахгүй. За тэгтээ би нөгөө энэ олон хуудастай юм байгаа учраас энэ хуудсыг шүү гэд энэ маань 169 дахь хуудас байгаа стан тийм ээ. За ингээ экспорт гэд. За энэ маань одоо яхна бидэрт ингээ зураг гаргаж өгнө гэсэн үг. За ингээ зураг болгочлаа тийм ээ. За энийг тэгэхээр add to cart гэд. За ингээд гаргасан тийм ээ. За тэгээ энэ маань одоо ингээд нөгөө зураг болсон гэсэн үг. За одоо энийг бид нэр ингээд flip хийгээд доотлолт нь оруулж чинь. За тэгэнгүүт яг нь энэ маань энд нь ингээд юу гараад байна шүү дээ. Нөгөө өмнөх хууч нь байж байгаа. За тэрнийхээ доор нь аваачаад энийг бид нар жоохон сүйдэрсэн болох гэдэг аахгүй. Тэгэхээр ингээд ачих жоохон ингээд өнгийн буруулчих. За юу. За тэгээ энэ дээр бид нар өшөө яг бид нар black gradient ашиглаж болно. За эсвэл бид нар нөгөө юу ачиж болно? Элемент руугаа очичоод за энэ rectangle гэдэг тийм ээ. За ийм юу аваад за энийг бид нар яхна өнгийн ийм black gradient болгочих болно. За ингээд одоо чинь энэ байлаа гэж бодоход ийм өнгөтэй болчих шүү дээ тийм ээ. За энийг энэ дээр нь дарж агаад за тэгээд энийг бид нар бас өөрчилчих болдог байгаа. Ингээд дарж ороод тийм ээ. За одоо энэ чинь бол энэ ихнийх нь дээдл нь энэ өнгө за энэ доотлох нь хар өнгө аваад за энийг бол ингээд сонгочих болж байна. За тэгэх юм бол яг нь дээдлийнх нь ингээд жоохон ийм бууралттай тийм ээ. Энэ gradient-тэй хар юм болчихоо. Тэг яг энийг бид нар бас ингээд доош нь тийш нь болгочих болно. За энийг ингээд хааруулаад тийм ээ. За ингээд энэ дээр оруулчих болно. За тэгээ яг энэ дээрээ бид нар нөгөө юуны Nuri Shop-ийнхаа тийм ээ одоо бас нэг солонгос яар хийсэн юм битэг хан зургийг ингээ оруулчих тийм ээ. За энэ маань голт нь алчин. За өнгийн би бас одоо голдуу дандаа тэр фильтрээр тэр тод өнгөтэй тийм нүүрлөө нь гоё гэрэл туссан юм шиг энэ Caprix энэ юг аяг хаах турталч та. За яг хаа тэгээ элемент дээр очиж байгаа бид нар бас нэг black gradient гэж бичингүүт зөндөө олон black gradient-д гараад ирнэ. За энэ чи сая шиг бол хийчих болно. За эсвэл шууд яг нь энэ дээр аваад ингээд оруулчих болно. За тэгээ энэ дээр нь би нөгөө энэ дээдлийнх нь жоохон цулгаадаад тахаар энийг аваад энэ дээр нь оруулцъя. Танаас ч гэсэн бас тэгж олон энийг ингэж оруулаад өнгийн нөгөө нэг угаас энэ маань шар өнгөтэй юм чинь тийм ээ. Юм готход шар өнгөөр ингэ биччихвэл бас иймэрхүү юу болчих болж байна тийм ээ. За ингэж энэ хоёр юу гэсэн. За энийг бол яг нь та нар өөрснөө дэлгүүрийнхаа эсвэл ямар ч нэг юм рекламттай бол тэгээд нөгөө техникүүдийн тийм ээ ашиглаж болно гэсэн. За ингээм имжлэгэд бас баярлалаа. Баяртай.